За бүгдээрээ сайн байцгаана уу? Рослет харууд ээлжид мэргээрээ та бүхэнтэйгээ уулзах гэж байна. За өнөөдрийн маань мэргэний сэдв ер нь бол таны өнцөг болоод нөгөө талын хүний өнцөг те яг энэ харилцаагаа хэрхэн харж байгаа вэ гэсэн хоёр энергийг одоо зэрэгцүүлэн унших болно. За үүний дараа нэмэлт сэдв байгаа. Нэмэлт сэдв маань ер нь энэ харилцаагаа тэр хүн яахаар шийдэж байгаа вэ гэсэн юм уншлага байх болно. За ингээд бүгдээрээ уншлагаа эхлүүлцгээе. Тэгээд ямар ч гэсэн өнөөдөр 3 сонголттой хүзрнүүдийн маань сонголт, группүүдийн маань сонголт та бүхэн маань хийхэд бол маш амар ах болно гэж бодож байна. Яагаад тэгэхээр тод те хүзрүүд маань маш тод энергийн хувьд бол та ямар ч одоо байдлаар цорын ганц сонголтоо хийхэд төвгүй хийгдэнэ гэж миний хувьд өнөөдөр бодлоо. За тэгээд энэхүү 3 сонголтоор та бүхэн маань группийнхаа сонголтыг хийх юм аа. За ингээд та бүхэн маань хамгийн их таалагдж, татагдж байгаа группийнхаа сонголтыг хийгээд уншлагандаа ороод ирээрэй. За ингээд групп 1-ийн маань уншлага эхэлж байна. Групп 1-ийнхэн маань энэхүү хөрхөн одоо эргэтэлэг энергитэй одоо авт сүмэн мис гэсэн энэхүү картын маань сонголтыг хийжээ. За тэгэхээр өнөөдөр жоохон эргэтэ эмгтээ энерги нэг тийм хооронд нь яг нөгөө энерги үсэрдэг гэдэг байдлаар үсэргээд байхгүй тулд за энтэл бол ер нь бол эргэтээчүүд маань өөрсдийнхөө энергийг гэж ойлгох нь байна. Энтэлтэй бол эмгтээчүүд нь өөрсдийнхөө энергийг гэж ерөнхийдөө ойлгож болно гэсэн үг. За тэгэхээр бүгдээр ямар ч байсан сонголтын картаа энд тавьчих. Ингээд тавьчих юм. За ингээд тавьтуулч та. За тэгэхээр бүгдээрээ одоо энэхүү картын сонголтоор эхэлж та. За эрэгтэй талын энерги тэ одоо ер нь бол энэхүү харилцаанд ямар бодолтой явж байгаа вэ гэсэн эхний энергийг гаргаж ирцгээе. За групп 1 эрэгтэй талдаа ямар энерги гарч ирэх вэ? Энэ харилцаагаа ер нь хэрхэн харж байгаа вэ? За эхний карт маань Four of Pentacles гэсэн картын сонголт. Nine of Swords. Eight of Swords. Hierophant. За хамгийн доод талдаа Chariot карт маань гарч ирлээ. За эмгтээлэг энерги бүгдээрээ харцгаая. За эмгтээчүүд маань энэ харилцаагаа хэрхэн харж байгаа вэ? Ten of Pentacles. За энийг жоохон хурцлуулна. Ten of Pentacles. Sun. Four of Pentacles. Хоёулаа гарч ирж байна. Эрэгтэй эмэгтэй хоёр маань яг нэг зүйл дээр бол санал нийлж байгаа юм байна харилцаан дээрээ. За дараагийн карт маань Empress. Тэгсэн хэрнээ доод талдаа Two of Swords тэ. За бүгдээрээ энэхүү карт эндээ босгоч доо. За тэгэхээр ингээд тавьчвал та хэд маань гоё харагдаж байгаа гэж найдаж байна. За эргэтэлэг энерги маань юу болсон бэ гэхээр за Four of Pentacles хоёулын дээр нь гарч ирнэ гэдэг маань та хоёр ямар нэгэн байдлаар одоо юу гэдэг асуудал байгаа ч гэсэн энэ харилцаагаа нураахыг хүсэхгүй байгаа. Та хоёрын энерги гэж хэлэх юм уу да. Ер нь бол ингээд нэг юм холболттой салахгүй байх шалтгаан байна. Тэгэхээр энэ бол одоо та хоёр нэгээ орхиж явж чадахгүй байгаа буюу ингээд зуурцсан байгаа ийм сэтгэл зүй байгаад байна. За эрэгтэй тал ер нь бол ийм Nine of Swords буюу энэ харилцаан дээр үнэхээр яг юу хийхээ мэдэхгүй байгаа буюу энэ харилцааг үргэлжлүүлэхэд маш том одоо юм
хин нэгний дэмжлэг, тэ сэтгэл зүйн дэмжлэг одоо юу гэдэг ментор гэл тэ коуч гэл ярьдэн шүү дээ. Тэгэхээр энэ хүн бол яг үнийг хэлэхэд одоо эрэгтэй тал маань яг яахаа мэдгүй байгаа учраас хин нэгний дэмжлэг үнэхээр энэ харилцаанд хэрэгтэй гэж бодож байгаа. За энэ хүн тэр одоо дэмжлэгийг хаа нэгэн газраас авч байж энэ харилцаа энтэй тэ ингээд юм урт удаан одоо юу гэдэг ямар тогтвортойгоор урагшлах боломж нь үүснэ гэж харж байгаа. За эмэгтэй тал маань бол ер нь бол штэ эмэгтэй тал нэг юм энэ хүнийг ингээд нэг юм сонсохгүй байгаа юм шиг. Энэ хүнийг ерөөсөө нэг юм мэдрэхгүй байна. Яагаад гэвэл энэ хүн юу ч болсон хамаагүй зүгээр ингээд тэ жанжин шугам нь бол би одоо тэ чамтай гэрлэнэ. Сайн сайхан гэр бүл үүсгэнэ. Тэгээ одоо юу гэдэг хүүхэдтэй болно те маш аз жаргалтай ингээд амьдрах болно. Дээр нь өөрийгөө энэ хүн бол одоо эмэгтэй тал маань бол үнэхээр аюу тийм үнэлж чаддаг хүн байгаад байна л да. Өөрийнхөө үн цэнийг аюу сайн мэддэг гэсэн үг. За тэгэнгүүт одоо нөгөө тал маань эсрэгээр нь эрэгтэйлэг тал маань яагаад байгаа вэ гэхээр те энэ Nine of Swords буюу ингээд нэг юм асуудалтай байгаад байна шүү дээ. Гэтэл эмэгтэй тал бол энэ зүйлийг тэ сонсож хүсгүй байгаа буюу яг өөрийнхөө бодолд ингээд оршоод аюу гоё зүйлийг ингээд бодоод оршоод байгаа. Гэтэл асуудал байгаа буюу тэр одоо тэ асуудлуудыг одоо нөгөө хүнтэйгээ ярилцаад шийдэх тийм одоо шийдлийг нөгөө хүн талдаа ерөөсөө гаргаж өгөхгүй байгаа. Зөвхөн өөрийнхөө үзэл бодолд одоо үнэнч тэ сайн сайхан амьдрал болно. Гэтэл нөгөө нэг эрэгтэй маань юу хараад байгаа вэ гэхээр арай нэг амьдралыг тэ нэг юм магадгүй юм том зураглалаар ингээ харчихсан. Арай урт хугацаанд харсан. Урт хугацаанд харахаар ямар нэгэн зүйлс энэ хүнд ерөөсөө болохгүй байгаа мэт санагдаад байгаа учраас тэгээ энэ хүн одоогоор ингээд бүр тэр жигтэй явчаагүй байгаа боловч сэтгэл санаа нь бол чамтай ярилцаж яг нэг хөрсөн дээрээ буусан нөгөө шийдвэр гаргах ийм сонирхолтой байна шүү. За тэгэхээр ер нь бол эмэгтэй тал маань бол тэ жоохон хөрсөн дээрээ буух хэрэгтэй л гэж хэлнэ. Одоо газардах хэрэгтэй гэл тэ бид нар нэг ярьдаг штэ. Тэгэхээр юмыг бодитоор харах өнцөг өөрчлөж хэрэгтэй. За тэгэхээр ер нь бол одоо энэ харилцаанд бүгдээрээ сахиусан тэнгэрүүд та хоёрыг яг юу холбоод байгаа юм бэ гэдэгтээ бүгдээрээ карта авцгаая. Нэг карт авахулна. За get more information гэсэн сахиусан тэнгэрийн маань карт гарч ирж байна. Тэгэхээр одоо нөгөө тэ илүү их ингээ мэдээлэл аваарэ гэсэн карт маань гарч ирж байна. Тэгэхээр магадгүй группнийхэн маань maybe тэ нэмэлт уншлага заавал авах хэрэгтэй юм группийнхан болж таарж гинүү гэсэн юм бодол төрж байна. Нөгөө талдаа одоо илүү тэ нөгөө хүнээсээ яг ингээд нөгөө ярилцах гээд байгаа шүү дээ. Нөгөө эрэгтэйлэг энерги маань өөртөө ярилцах гээд байгаа. Тодорхойгүй зүйлс энэ хүнийг тэ энэ хүн өөрөө ерөөсөө юм одоо яхаа мэдгүй байгаа тэр зүйл дээр та хоёр маань ингээ хамтраад ярилцаад шийдэл болоод нөгөө хүнийхээ өнцгөөс чи энэ харилцаагаа бас аягүй харах шаардлага байгаа. Тэгэхээр нөгөө нэг тэ өөрийнхөө үзэл бодол зөвхөн ингээ жанжин шугам тавьчаад бүх юм дээр хаалт хийгээ суугаад ахгүйгээр илүү ихтэй нэг мэдээлэл одоо юу гэдэг мэдгүй одоо тэ зөндөл асуудал байгаад ингээ харагдаад байгаа. Тэгэхээр энэ талаар нөгөө хүнээсээ магадгүй та маш их зүйлийг асууж тэ нөгөө информашн гэдэг чинь одоо мэдээлэл авна л гэдэг байгаа шүү дээ. Тэгэхээр нөгөө талаасаа яг ямар учиртай гэдгийг энэ хүнтэй ярилцах нь маш зүйтэй гэдэг бас хоёр дахь вариант гарч ирж байна. Тэгээд та бүхэн маань мэдээж эрэхтэй нэмэлт уншлага авахыг хүсэх юм бол пэйж болон инстаграм хаягаар хандаад хаалттай групптэй орох боломжтой юм аа. За ингээд групп нэг маань уншлага энэ хүрээд өндөрлөж байна. Тэгээд та бүхэнд хэрэг болсон байх гэж найдаж байна. Баярлалаа. Баяртай. За ингээд групп 2-ын маань уншлага эхэлж байна. Групп 2-ын маань Angels Answers гэсэн энэхүү Oracle card-ны маань сонголтыг хийжээ. За тэгэхээр бүгдээрээ өнөөдөр бол нэг хоёр талын харьцуулсан энергийг уншнаа гэдэг байгаа шүү дээ. За тэгэхээр яах вэ гэхээр энэ болоод энэ картнасаа за ер нь бол энэ маань аюу тийм бүр эрэгтэйлэг энергийг давмгаалсан ийм карт байгаа.
За энэ тал дээр бол ер нь бол эмгтээлэг энерги давмгаалсан карт байгаа юм. За тэгэхээр одоо бол харьцуулсан уншлага хийж байгаа учраас нэг нэг рүүгээ өсрөхгүйгээр бүгдээрээ энийг эмгтэй хүний филинг гэж ойлгоё. Энэ нь нөгөө эрэгтэй хүн маань нөгөө эсрэг хүсний маань хүн ямар филингтэй байгаа вэ гэдгээр бүгдээрээ уншлага хийх болно. За тэгэхээр нөгөө дийлэнх маань дандаа нөгөө эмгтэй хүмүүс байдаг учраас ер нь дандаа эмгтэй талаасаа ингээ ярьчих гад байдаг бол эрэгтэйчүүдээсээ уучлал хүсэж байна. За гэхдээ тэгээд эрэгтэйчүүд маань ямар ч гэсэн учир нь болоод үзээд байгаа гэж миний хувьд тэгэж бодож байгаа. За тэгэхээр эхлээд ямар ч гэсэн бүгдээрээ эрэгтэйлэг энерги уншицгаая. За эрэгтэйлэг энерги маань энэхүү картаараа хийгдэнэ. Тийм байна. За групп 2 Angel Answers гэсэн картын сонголт хийсэн 2 дугаар группийнхны маань эрэгтэйлэг энерги энэхүү харилцаагаа хэрхэн харж байгаа вэ? Эрэгтэй тал маань гэсэн үг шүү дээ. За групп 1 маань бас энэхүү картаар эхэлсэн сонирхолтой юм. За Four of Pentacles, Seven of Wands, Queen of Swords, Six of Wands, за Nine of Cups гэсэн карт маань эрэгтэйлэг энерги маань. За дараагийнх маань эмгтээчүүд маань энэхүү харилцаагаа хэрхэн харж байгаа вэ? За Nine of Wands Nine of Cups хоёулын дээр ч гараад ирлээ. Wheel of Fortune. Хоёр карт гарчихлаа. За хоёулыг нь авъя. Nine of Swords. Энэ юу вэ? Page of Swords. За хамгийн доотлолтоо Seven of Cups. За энэхүү карта бүгдээрээ эндээ тавьчих юм уу? За тэгэхээр 2 дугаар групп маань ер нь бол маш хөвгөлтэй группийнхан байна. Тэгээд тэгвэл надад яагаад чи ингээд маш залуу энерги байна энд. Тэгэхээр нөгөө нэг илүү насны хувьд те нөгөө залуухан хүмүүс маань одоо 2 дугаар группийг сонгосон болов уу гэсэн ийм мэдрэмжээр уншаа. За хоёулаа ингээд айгүй тийм одоо юу гэдэг хувиа хичээх гэж ер нь бол ярьдаг боловч та хоёрын хувьд бол яг өөрсдийнхөө хүсэл зорилго гэдэг зүйлийг энэ харилцаанаасаа дээгүүр тавьж байгаа ийм хоёр хос охнээ. За тэгэхээр одоогор бол л шүү дээ яг энэ харилцаа хаашаа чиглэх вэ гэдг нь магадгүй 2 дугаар группийнханд тийм сонирм биш буюу яг өөрийнхөө нөгөө нэг тийм өөртөөхөө энергиэр бол та хоёр одоо өөртөөхөө хувьд хамгийн best одоо хамгийн тэгээд сайн хувилбар болохын тулд аягүй тийм хичээж яваа гой хүсэл мөрөөдлийнхаа араас ингээд хөөцөлдөж байгаа жигүүрлэж яваа ийм сайхан энергитэй 2 дугаар группийнхан байна. За эртэлээ талаасаа шууд эхлэе. За энэ хүн маань өөрөөс чинь бол те ийм салах бодол байхгүй. Өөртөө чинь цуг байх ийм сонирхол бол байгаа юу гэвэл үнэхээр тийм салахыг хүсэхгүй байгаа гэсэн үг. За магадгүй те өөртөө чи ингээ харьцаад амар те сурцсан ч юм уу байж болно. Мөн ингээд хажууд чинь байхад одоо түшигтэй тулгууртай ингээд те нэг тийм одоо тайван байдалд магадгүй энэ хүн байдаг. За энэ харилцаанд бол үнэхээр чаленж байгаа юу гэвэл энэ эргэтэлэг энерги бол эргэтэлэг энергиэс гарч байгаа нь тийм. Яагаад тэгэхээр та бол нь шүү дээ нэлээд одоо нөгөө эмгтэй энерги маань илүү аягүй тийм дайчин байгаад байна. Маш дайчин тэгээ нэг юм цаг хугацаа гэдэг зүйлийг урсгалаар нэг явуулаад ах юм сонирхолгүй тэр зүйлдээ маш их гоё ингээд тэмцдэг те одоо юу гэдэг амьдралд их л нөгөө нэг ийм юутай амьдрдаг хүн шиг санагдаад байна надад бол.
шийдэд явчихдаг хүмүүс байдаг шүү дээ. Нэг юм ямарваа нэг юм ингээд нэг юм жанхууруулаад байдггүй те нэг эмгтээлэг энерги тийм байгаа байхгүй. Тэгэхээр эрэгтэйд бол үнэхээр чаленжтай. Яагаад гэвэл чамайг таахад айгүй хэцүү. Чи бол ингээд тэмцэгч эмгтэй байхад байгаа байхгүй. Тэгэхээр нөгөө талд чинь нөгөө эрэгтэйлэг энерги маань яагаад авъя гэхээр үргэлж ингээд те энэ харилцаанд асуудал гарч ирдэг. Магадгүй та те айгүй тийм уулзах гэхтэнтэй би тийм ажилтаа гэл яваад өгдөг ч юм уу те. Ингээд чиний энэ хүнийг яг хамгийн тийм өөрийнхөө фокусыг гэж яг харахгүй байгаа зүйл нь энэ хүнд одоо те жоохон сонирхолтой бас санагддаг байж магадгүй. Ингээд чаленжтай те ийм зөндөө ийм нэг ийм асуултын тэмдэг энэ хүний урд гарч ирээд ахаар энэ хүн бол энэ зүйлдээ бол тэмцээд нь штэ Seven of Wands карт маань. За энэ хүний хувьд бол одоо энэ харилцаагаа нэлээ ийм холын зураглалаар ууг нь бол гоё ингээд дээрээс толдоод ингээд харж ийн эргэтэлэг энерги маань. За тэгээ одоо бол бид хоёрын харилцаа нэг юм байгаа. Бид хоёр бол хоёулаа магадгүй тэ хүсэл мөрөөдлийнхаа төлөө амжилт гаргахын төлөө явж байгаа. За энэ цикл маань тэр хавцааныг багаад одоо дуусаад ч гэдэм үү те бид хоёр одоо гоё ингээ хайр сэтгэлтэйгээ одоо хайр сэтгэлээрээ хоёулаа нийлээд тухайн үедээ бол болох байхаа гэдэг ч юм уу те нэг иймэрхүү байдлаар харсан. Гэхдээ энэ хүн маань эргэтэлэг энерги маань жоохон юм эго өндөртэй буюу чамаас илүү гарах сонирхол байгаа гэсэн үг. Яа тэгэхээр өөрийнхөө яг энергийнхаа одоо эртний хүнийхээ энергиэр яг чамаас давмгаа байхыг хүсдэг. Яа тэгэхээр чи өөр айгу тийм гал хүн байгаад байгаа хгүй. Тэгэхээр энэ гал энергийг нөгөө эртний маань яах вэ гэхээр илүү байж чиний хувьд энэ хүн ямар нэгэн байдлаар тэг үн цэнтэй болж хувирна штэ. Тэгэхээр яг тэр зүйл дээр бол эрэгтэй маань айгүй хичээн ажиллаж байгаа. Яг чамтай дүүцгүүц энергтэй юм мундаг хоёр байна. За энд те хоёулын дээр чинь Nine of Cups гарч ирсэн. Тэгэхээр энэ бол яг өөрийнхөө хүсэл мөрөөдлийг биелүүлэхээр шулуутсан жоохон selfish байж болох ч гэсэн яг энэхүү нөгөө хайр дурлалын харилцаанда point өгөхгүй байгаа л хоёр хүн байгаад байна. За тэгээ ер нь бол бас битүү хүндээ тэ ингээ нэг хоорондоо хөрхөн өрсөлдөд байгаа юм шиг тэ. Тэр нь бол амжилтаараа гэсэн үг. За Nine of Wands карт маань өөрөө чинь нөгөө гал энергийг гэлтгээд байгаа юм. За Page of Swords бол үнэхээр зарчимд шудраг тэ хэлий гэсэн юм а хэлдэг. Дээр нь чи цаг хугацаанд нэг ингээд урсгалаараа ингээ амьдраад идэх хүн бол биш. Одоо мэдгүй сүрж амьдрдаг гэдэг үлээ тэ тэр шиг айгүй тийм нөгөө ирч хүчтэй одоо цаг хугацааг айгүй тийм сайн үнэлж чаддаг хүн гэж хэлнэ. За одоогор бол энэ харилцаа бол чиний хувьд бол яг юу өгөх гээд байгааг нь мэддэхгүй байгаа буюу чи бол одоо тий ингээд маш олон зорилт одоо юу гэдэг алсыг хараад гоё ингээд нөө хийж бүтээх юмаа илүү фокус өгсөн болохоор яг энэ харилцаа тий энэ хайр дурлал гэдэг зүйл чамд одоо эмгтэй талдаа гэсэн үг шүү дээ. Эмгтэйчд маань үздэг болохоор шууд ингэ ярьчаад байгаа шүү. За sorry. За тэгэнгүүт Seven of Cups маань та яг одоо энэ залууд одоо зориулах цаг хугацаа ер нь жоохон хомсгон байна л гэж хэлээ шүү. За тэгэхээр хоёрдугаар группийн бол надад уншихад ч аюу тийм гоё таатай тий ийм тухтаа мэдрэмж өгч जैन. Яагаад тэгэхээр энэ тийм сүртэй айхтар одоо тийм юу гэдэг obsession гэж ярьдэн шүү дээ. Нэг тийм нэгэндээ хит донтох энэ хүн тэр хүнийг өөрийнхөө яг нэг юм амьдралын төв болгоод одоо өөрийгөө ингээд нэг юм сохолдог нэг юм хүмүүс байдаг шүү дээ. Тэгэхээр тийм биш. Энэ бол яг зөв аюу тийм зарчимтай гоё ингээд нэг юм харилцаа тэг эрхлэн хөрлөлч юм уу хайр дурлал байна л гэж хэлгээд байна. За тэгэхээр бүгдээрээ та хоёрыг ер нь бол одоо сахиусан нэмрөө юугаар нь холбож байгаа вэ гэдгийг нэг картнаас аваад уншлагаа дуусгах болно. За групп 2. За big happy changes. За маш том бөгөөд аз жаргалтай өөрчлөлт таарын одоо энэ харилцаанд байна те. Энэ үнэхээр үнэн. Яагаад гэвэл та хоёулаа Nine of Cups өөртөөхөө хүсэл мөрөөдлийн төлөө явж байгаа үед бол аюу гоё changeтэй ийм нэг аз жаргалтайгаар том юм амжилт таарын хувьд аль алинд нь нэрнэ. Гэхдээ мэдээж эрг эмхтэй маань хит одоо гал байхаасаа илүү эрэгтэйдээ аюу гоё боломж өгөөрэй гэж хэлмээр ч юм шигтэй. Эрэгтэй бол мэдээж эрг өөрийгөө чамд батлахыг хүсэж байгаа.
Тэгэхээр чи тайрын үед бүр ингээд энерги яа гэхэлээр энэ Six of Wands card, Knight of Wands card харалтаа тий. Энэ бол за ер нь бол тайрыг байна шүү дээ тий. Төсөөлөх юм бол тайр яг ийм байна. За эрэгтэй маань ийм тий. Эмэгтэй маань ийм. Тэгээ хоёулаа ингээд мөрөн дээр гараад ингээд нэг өөртөө батлах гээд хичээгээд шүү дээ. За эрэгтэй маань эмэгтэй маань энэ хоёулаа ингээд хүсэл мөрөөдлийн төлөө ингээд явж байгаа. За нөгөөх маань юм тий. За тэгэхээр групп 2-ын бол үнэхээр хөөрхөн гоё уншлага боллоо. Тэгээд энэ хүрээд уншлага маань өндөрлж байна. Нэмэлт уншлага авахыг хүсэх юм бол нөгөө талын өөрийн чинь эсрэг талтай энэ харилцаандаа яг ямар хандлагатай байгаа вэ? Ирээдүйд ер нь бол яг яа гэж бодож байгаа вэ гэдгийг бүгдээрээ том зурглалаар харуулнаа. За ингээд энэ хүрээд уншлага маань өндөрлөлөө. Нэмэлт уншлага авахыг хүсэх юм бол пэйж болон Instagram хаягаар хандаад хаалттай группт маань орж үзэх юм аа. За баярлалаа, баяртай. За ингээд 3 дугаар группийн маань уншлага хэлж байна. 3 дугаар группийн маань Winter Magic өвлийн ичэд бас л гоё сонголтыг хийжээ. За тэгэхээр өнөөдөр бүгдээрээ маш сонирхолтой байдлаар уншлага хийж байгаа. Тэгээд энэхүү карт маань за ингээд босгоод тавьчих. За тэгэхээр энэ карт маань эмгтээлэг энергийг, энэ карт маань эрэгтэйлэг энергийг унших юм аа. Тэгээ ер нь урд нь ингээд жоохон холилтоод байна гэдэг те нөгөө талдаа байгаад байна гэж хүмүүс яриад байгаа шүү дээ. Тэгэхээр бүгдээрээ ямар ч ийсэн энэхүү картнасаа эрэгтэйлэг энерги буюу хосын харилцаанд эрэгтэй маань ямар бодолтой байгаа вэ гэдгийг шалгах юм аа. За эхнийх 3 дугаар групп Magic Winter Red сонгосон группийн маань эрэгтэйлэг энерги энэ харилцаагаа ямар байдлаар харж байгаа вэ? За Queen of Cups картаар хэлж байна. Page of Swords зөрөгтэй залуу ахна. Маш зөрөгтэй. Eight of Wands Four of Pentacles. За салж чаддаггүй хүмүүс тэг нэг юм зуурастай хүмүүсийн уншлага өнөдөр их болж байгаа чинь 3 групп дээр маань гурвуулан дээр нь Four of Pentacles гарч ирлээ. За ингээд эрэгтэйлэг энерги маань гарч ирлээ. За эмэгтэйлэг энерги маань энэ харилцаагаа хэрхэн харж байгаа вэ? Wow. Six of Cups. Ten of Pentacles. Emperor. Three of Swords. Three of Cups. What? За. За эрэгтэйлэг энерги маань хамгийн дээдлийн энерги те. За эрэгтэй маань эмэгтэйдээ хайртай хүн байх нэ. Энэ бол yes те. Би бол энэ хүнд сэтгэлтэй. Энэ хүнтэй цаашид те ирээдүгөөж ерөөхдөө бол цуг харж байгаа гэсэн ийм энергитэй байна. За Queen of Wands бол те энэ хүнд ерөөсөө чиний маш гоё юм одоо юу гэдэг дулаан сайхан энерги чиний одоо гоё юм хайр тэ нэг юм дулаахан л юм мэдрэмж төрүүлдэг маш дулаахан тэ хажууд чинь байхад үнэхээр тухтай түшигтэй санагддаг. За мөн дээр нь чи маш юм хөдөлгөөнтэй инспайр өндөртэй тэ хийх ёстой зүйлийг маш хурдтай хийж чаддаг мундаг охин байна. Тэгэхээр нөгөө эрэгтэй маань өөрийг чинь тэгж хараад байна шүү дээ. Тэгж толдоод байна гэсэн үг өөрийнхөө нүдээр. За гэхдээ энэ хүнд бол мэдээж хэрэг яг Есүс нөө гэдэг дээр бол энэ харилцаан дээр сонголт гарч ирсэн байна.
Яагаад гарч ирсэн гэдэг нь миний хувьд бол үнэхээр тодорхой. Why тэ. За эмэгтэй гэсэн чинь эмэгтэй маань ууг нь болно шүү дээ тэ. Эмэгтэй энерги маань за энэ эрэхтэй бол миний хувьд үнэхээр миний тэ нөгөө заяаны хам мөн өө. Би энэ хүнтэй маш сайхан амьдарч чаднаа. За дээр нь бит хоёртэй үнэхээр ингээд бит хоёрын учрал бол маш нандин гэж боддог. За мөн дээр нь одоо эмэгтэй маань юу гэж харддаг вэ гэхээр энэ хүнд магадгүй нэг тийм эмэгтэй энергит маань магадгүй маш тийм онцгүй айдас байна гэж хэлнэ. Four of Pentacles маань дахиад гараад ирлээ. Ер нь бол 3 дугаар группийн салыг гэсэн ерөөсөө тийм бодлого те яг энергийн хувьд бол хоёулаа одоо ийм холбоостой цугтаа байх дуртай гэсэн үг. За тэгсэн хэрнээ эмэгтэй маань хамгийн сонирхолтойнтэй ингээд нэг дотроо өөрийн гэсэн нэг тийм нууц одоо зүйл гэх юм уу да айдас гэх юм уу ямар нэгэн зүйлээс авч байсан өмнөх одоо шарах байж болно те тэр зүйл нь одооний энэ харилцаанд чинь маш их нөлөө үзүүлж байгаа буюу та нөгөө эрэгтэй хүнээ те дандаа ингээ хартаад байна. 3 дахь хүн байгаа гэж өөрийнхөө зүн совингоор нөгөө мэдрэн гэдэг шиг те. Яг гоо энэ мэдрэмж чинь мэдгүй одоо үнэн худлыг мэдгүй ч гэсэн миний хувьд бол энэ дээр бол таны энерги өөрөө одоо хитрхи ихтэй нөгөө нэг юм юу гэдэг энэ хүнтэйгээ яг ингээд гэрлэн гэдэг энэ бодол чинь одоо ингээд одоо юу гэдэг нэг тийм ихтгэлтэй биш л гэсэн үг. Энэ эрэхтэй маань 3 дахь хүн байгаа даа гэдэг дээр толгоогоо өвтдөл гашилж боддог хүн байгаад байна. Nine of Wands карт бол ийм шархсан цэрэг гэж байдаг байхгүй. Тэгэхээр яг энэ төсөөлөл чинь бодит төсөөлөл үгүй юу гэдгийг бол та одоо энэ зүйл дээрээ те жоохон ингээд прогноз хийх шаардлага бол байна. За Emperor буюу Empress хоёулаа гарч ирсэн те. Тэгээд энэ хүн бол миний хувьд бол төгс зохицох хүн гэж боддог ч гэсэн өөрт ч юм байгаа цорын ганц айдас бол 3 дахь хүн орж ирэх үдэ гэсэн ийм айдас. 3 дахь хүн орж ирэх гэсэн энэ айдасаа салж чадахгүй бол энэ айдас чамааг үргэлж тэг мөшгөж мөрдөж дээр нь та хоёрын харилцааг сүйтгэх хамгийн том шалтгаан болж мэдхээр юм байна. Тэгэхээр энэ зүйлийг засах хэрэгтэй байна да. За тэгээд Angels-ийн нэг карт аван тайрыг тэ яг ямар зүйл холбож байгаа вэ гэдэг дээр бүгдээрээ Angels-уудаас нэг карт авъя. Гоё хариулт гарч ирлээ тий. За meditation brings answers. За юу гэж аваа гэхээр таны хувьд магадгүй ингээ маш том айдас байгаад байна штэ. Энд хүнд яг л нэг юм хүндлэнгийн өөр хүн ороод ирэх юм шиг те харилцаанд чинь тэгэхээр meditation буюу бясалгал чамд хариултж олж өгнө гэж байна. Танд магадгүй те юм трама гэж бид нар ярьж байгаа шүү дээ. Тэгэхээр тийм блок байж магадгүй байгаа байхгүй. Заавал нэг хин нэгэн орж ирэх юм шиг тийм айдас үүссэн тархины далд хумсарт нуугдаж байгаа блок гэсэн үг. Тэр түгжээсийг та эвдэж чадаад өөртөө итгэх итгэлээ эргүүлээд авчвал энэ харилцаа уг нь бол nice те. Зүгээр бодлынхаа хүчээр та юмыг эргүүлж чадхаар хүн байгаа учраас групп 3-ын айгуу тийм энэ дээр бол үнэхээр медитейшныхаа хүчээр асуулт хариултыг дотроосоо олоод тэр зүйлээ зэгцлээд тэ хайр дурлал одоо юу гэдэг энэ хүнтэйгээ сайн сайхан амьдрна гэсэн 3 дахь хүний нөлөөлөл орж ирэх гэдэг тэр айцаас бүрэн чөлөөлөгдөх шаардлага байгаад байна. За High Priestess ч өөрөө тийм зүүн совинлог дээр нь нэмэх нь чиний одоо бодол биелэлээ олдог байх магадлал нь маш өндөр байгаа учраас өөрийнхөө далд хумсрыг зэгцлэх шаардлага байгаа. Далд хумсарт ч магадгүй маш олон блок байж болно. Гэхдээ нэг блок нь бол яг ялтчгүй энэ байна. Тэ өөр хүн гарч ирэхгүй гэдэг айдсын блок. Тэр зүйлийг зэгцэлж өөрийгөө гоё өөрийнхөө хувьд одоо нөгөө нэг
асуултын хариултыг олж аваарэ гэж хэлье. За ингээд групп 3-ын маань онцлогын хүрээд өндөрлөж байна. Тэгээд энэ хүн харилцаагаа хэрхэн харж байгаа вэ? Цаашд юу яа гэж бодож байгаа вэ гэдэг уншлага, нэмэлт уншлага авахыг хүсэх юм бол пэйж болон Instagram хаягаар хандаад хаалттай группт орж үзэх юм аа. За ингээд энэ хүрээд уншлага маань өндөрлөж байна. Баярлалаа. Баяртай.